За, яг энэ засгийн амнааттай холбоотой тодруулаад нэмэлт хариулт авъя. Тэгэхээр ер нь оюутлогын бүлэг орд дээр нэмэлтээр байгуулагдах байгаа хөрөнгө оруулалтын гэрээнд энэ хуулийн төсөлд орж ирж байгаа 10% таацтай засгийн амнаатал орохгүй гэж ойлгох уу? Яг тэгэхээр одоо манай ашигт малтамлын тухай хууль дээр болохоор 10%-аар орж ирээд ингээд хилцүүлэгдээд явж штэ тийм ээ. Тэгэхээр буурчна гэсэн үг. Тэгэхээр зүгээр одоо гарах гарцаа юу гэж харж байгаа юм бол дагаж мөрдөх журмын тухай хууль гаргаж агаад яг оюутлогоо бүлэг орд дээрээ одоо нэмэлтээр хөрөнгө оруулалтын гэрээ дуустал оюутлогын бүлэг ордын хувьд яг одоо энэ хүчин зохицуулалтаар явнаа гэд дагаж мөрдөх журмын тухай хууль гаргах юм уу? Энэ болохоор их хурл дээр хийдэг асуудал болох баг. Эсвэл Эрдэнэт үйлдвэр дээр нэг улсын хурлын тогтоол орж ирэх гэж байгаа шүү дээ тийм ээ. Амнаатыг энэ одоо хിവэр нь байлгана гэд яг одоо биднэрт харагдсан дээр бол харагдахгүй байна. Яг тэрнтэй адилхан нэмэлт улсын хурлын тогтоол гаргаад яг энэ оюутлогын бүлэг ордод бол энэ хамаарахгүй гэж гаргах юм уу? Одоо ирээдүйд дуудахгүй орох гэж байгаа засгийн төслүүдэд бид нар оюутлогын дээр нэмж байгуулагдах хөрөнгө оруулалтын гэрээнээс болоод гацаагаад гэж болохгүй гэж бодож байна. Тэгэхээр яг энийхээ гарцыг манай энэ хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн юу гэж харж байна вэ? За эхний асуулт. Дараагийнх нь хуулийн төсөлд зүрийн ажилтнууд эрдэс баялагийнхан орон нутагт хүлтэй болоод тэрийгэ бэхжүүлэх зүйлээ оруулах байсан шүү. За ингээд олон тусгай зөвшөөрлүүд олгогдсон. За одоогор бол яг үүндээ бол тийм газар нутгийн хэмжээтэйгээ харьцуулах юм бол олон тусгай зөвшөөрөл байхгүй. Гэхдээ газар дээр нь очиод хянжийдэг, харж идэг тийм орон нутагт хүл байхгүй байсаар ирсэн. Хэдхэн жилийн өмнө нэг 7 газар бүс гэж байгуулад нэг овоо олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж байсан нь одоо тус бүрдээ 2 хүнтэй ашигт малтмал газрын тусны газарт байгаа байхгүй. Тэрийг зүгээр одоо ажилтнууд Израилийн яам өөрийнхөө доор аваад бүр аймаг бүртээ яг энэ хянжийдэг, хэрэгжилтийг хангаж идэг хүл дутагдаад байгаа юм шиг харагддаг. Тэгээ энэ хуулийн төсөлд орж ирээгүй энийг бас яаж оруулж ирэх вэ? За энэ бол 2 дугаар асуулт байна. 3 дахь нь маркшедрийн тусгай зөвшөөрлийг шинээр бий болгож байна. Маркшедрийн ер нь бол тусгай зөвшөөрлүүдийг шинээр нэмэхгүй одоо тусгай зөвшөөрөл олгоно гэсэн нэг харилцаа үүснэ. Ажилтнуудын яам нь энийг олох юм байна. Яг үндсэн шаардлага нь юу байгаа юм бэ? За ийм 3 асуулт. За дамдны сайд 5 номер хариулъя. За сүүлийн асуултаас нь эхэлье. Ашигт малтамлын салбарт маркшейдер гэдэг хүн бол яг хэмжилт хийдэг хүн. Өөрөөр хэлбэл нүдэн, жин, метр нь багхгүй. Тийм ээ. Одоо уян гишүүн бол одоо манай салбарын дэд сайд дээр ажиллаж байсан энэ геологийн салбарын доктор хүн маш сайн мэдж яг л одоо чухал асуултууд асуугаад байна. Тэгэхээр сүүлийн үед бас ийм маркшейдрийн тусгай зөвшөөрөл өгж энэ хүмүүст хариуцлага тооцдог болохгүй бол хөндлөнгийн хэмжилт хийж энийг чинь шалгаж явахгүй бол байгаа баялагийг их багаар үнэлэх тухай асуудал яригдаад идэг болчиход. Хөрснөөс хэрэгжилтийн асуудал яригдаад идэг болчиход. Тулгай зэлгийн асуудал яригдаад идэг болчиход. Тэр энийг хяндаг байяа л гэж. Хяналт шалгалт дарамтыг бууруул гэдэг нь зөв. Тэгэхдээ баялагын салбар дээр хэдүүлээ бас нэг чангахан шиг байхгүй бол болохгүй байна. Алдаад байна. Ийм учраас энийг оруулж ирж байгаа. Олон хүн биш байх. Бас салбараа тэр чигт муухай хэлээд явах. Цөөн тооны зарим санаатай итгэхэд үйлдэл байна. За 2 дугаар асуудал орон нутагт төлтөө болгох асуудал. За яг одоо ийм л юм да. Одоо Монгол улсын нийт төсвийн орлогын 30%-ийг бүрдүүл дотоодын нийт бүтээгдэхүүний 34%-ийг бүрдүүлээд орж ирж байгаа шинэ $100 болгоны 95%-ыг оруулж ирдэг салбар манай салбар. Тэгэхдээ 17 яамны 17 дахь баг төсөвтэй яам байдаг өөрөө. Эндээ гомдолдгоо бид нар. Төсөв хүнд байгаа энэ үед бид нар одоо шинэ оронтой үүсгээд ингээд явна гэхээс илүүтэй байгаа нөөц бололцоогоо ашиглаа явъя л гэж үзэж байгаа. Үнэн улсын хэмжээнд 7 хүн хяналт тавьдаг. Гэхдээ бас нэг зарчмын ойлголт байгаа маа. Гişүн юу гэхээр өөрөө зөвшөөрөл өгөөд ингээд явуулдаг байгуул одоо салбар нь өөрийгөө хянах чинь бас нэг тийм зохистой биш байгаа байхгүй. Тийм учраас одоо энэ байгаль орчны салбарт энэ нөхөн сэргээлт
хариуцлагатай уул уурхайтай холбоотой хяналтыг өгж байгаа. Байгаль орчны салбар бол сум болгонд байгаль орчны байцаагчтай. Орон нутгийн сумын засаг дарга, аймгийн засаг дарга нар энэ хариуцлагатай уул уурхай байгаль орчинтой холбоотой нөхөн сэргээлтийг 100% хариуцах нь бас нөгөө талдаа зохимжтой байгаад. Хянах ёстой байхгүй өөр салбараас энийг. Ийм учраас одоо бол бид энийг бас оруулж ирсэнгүй. За онтрогтой холбоотой асуудал дээр эхний асуулт онтрогтгийн хилцээртэй холбоотой асуудал дээр энэ зэсийн амнатыг ингээд төр зогсохдоо хэд хэдэн хувилбар байна. Хэдүүлээ ажлын хэсгтэрээ яриа явуучвал хувилбар гарна бах гэж бодож байна. Нэгдүгээрт бол дагаж мөрдөгч урмын тухай хуулиар хийж зохицуулж болж байна. Хоёрдугаарт тусгаалсан тогтоол дагуулж гаргаж болж байна. Тэгээ энэ хоёр хэлбэрийг ажлын хэсгтэрээ ярьж байгаад хэдүүлээ шийдээд явчих боломжтой гэж харж байгаа. Хуулийн төсөл өргөн барьцсны дараа яригдсан асуудал учраас ингэ шийдэх одоо гарцсан байна. За Авьянгай гишүүн тодруулъя. За чухал ашигт малтмлын зохицуулт дээр нэмээд асуулт асууя. Одоогоо төсөл дээр болохоор чухал ашигт малтмлын төрөл чиглэл тус бүрээр бодлого стратеги замын зураг боловсруулах хэрэгжүүлэхээ гэд засгийн газрын үүрэгт оруулж өгсөн л заалт байна. Тэг яг тодорхойлтыг нь оруулж өгсөн байна. За чухал ашигт малтмал дээр тэгвэл хайгуул хийж байгаа. Эсвэл олборлолт явуулж байгаа, явуулах гэж байгаа чухал нэгжүүдээ тодорхой хэмжээнд нь дэмжих чиглэлд ямар зохицуулт орж ирвэ. Одоо яваандаа чухал ашигт малтмал нь явсараа багад стратегийн ашигт малтмалын орд болоод л бүр хатуураа явчих үедээ. Уул нь яг энэ заалт орж ирж байгаагийнх дээр энэ чиглэлийг хөгжүүлээд өгөөч, хайгуулыг хийгээд өгөөч, судлаад өгөөч л гэсэн ойлголт байх хэвээр. Тэгэхээр яаж дэмжих үү? Дэмцэн агуулга нь хаана вэ? За хэн хариулах вэ? Дамдын Нямсад 5 номерыг микрофоныг өгье. Чухал ашигт малтмал бол геополитик болчиход байна. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болчиход байгаа. Тэгэхээр чухал ашигт малтмал гэж Монгол улсын хувьд юу вэ гэдгийг нэгдүгээр тодорхойлно. Хоёрдугаар тухайн чухал ашигт малтмалын салбарт хинтээ хамтарч ажиллах юм бэ гэдгийг засгийн газар шийдвэрлэнэ, танилцуулна. За гуравдугаарт тусгаалсан бодлого гаргаж геолог эрэл судалгааны ажлын чиглэлд нь дэмжлэг үзүүлж төсөв хөрөнгө тавих чиглэлд дэмжлэг үзүүлнэ гэсэн. Ийм л одоо чиглэлтэй байгаа.